Сайн байна уу? Өнөөдөр дэлхийн нийтээр цаг тахал буюу COVID-19-с болж тэрсэн монголчууд бид гэрийн дэглэмтэй байгаа. За та энэ үеийг бол боломж гэж хараарай. Ямар ч хүн хөгжлийн тодорхой шатанд хүрээ зогсдог. Энэ үед цаашид хөгжихийн тулд та суралцах хэрэг заашгүй шаардлагатай байгаа. Суралцах гэдэг нь их сургуульд очиод сур гэдэг байгаа юм шиг аа. За өөрөөр хэлбэл ном унших, эрэл хайгуулгыг бусдыг сонсох бусад чадвартай хүмүүстэй найзлах гэх юм. За гол нь өөрийгөө хөгжүүлэх юмсан гэсэн та чиний хүсэл эрмэлзэлтэй байх. За мөн дээрээс нь хичээх хэрэгтэй. Альбаа хойшин тавиад болчихлаа ингээд яваад байх юм бол та хайрцагнаасаа хизээж гарч чадахгүй юм. Боломж шилдэг хоёрын зам хизээж нийлж байгаагүй та санаарай. Бидний ихэнх нойр болон залхууралдаа амьдралынхаа их цагийг өнгөрөөж гисэн байдаг. Гэтэл таныг залхуурсаар байтал нойр залхуугаа ялан тэлж байгаа өчнөө залуучууд урдчин гараад талхчихсан явж идэг. Та алдчихвал яана гэж битгий. Чи хичээж чадвал гэсэн бол хичээж чадсан залуу юм. Нэр чи яруу найрагч урайхаа хэлснээр өөртөө тохирох хүнийг хайснаас өөрөө хүнд тохирч сур гэсэн сайхан үг бий. Танд таалагдах захирал, удирдлага, ажилтнууд гэж хизээч байхгүй. Дэлхийн 7 тэрбум хүн бүгд өөр өөр ингэсэн альсны өнгө, дуу хоолой, бие бэлтрэх бүгд тис өөр. Тантай нэгэн ижил оюун санаатай хэнийг ч та хааж олж чадахгүй. Харин та захиралдаа удирдлагуудынхаа шаардлага таарсан ажилтнууд болж чадна. Ингийн тулд мэдлэг боловсралтай байх хэрэгтэй. За COVID-19-аас болж бүгд гэрээсээ онлайн орчинд сурч боловсрч мөн ажиллаж байгаа. За ажил голлогчдаа энэхүү гэрийн дэглэмийг өөртөө ашигтайгаар гэрээс гарахгүйгээр өөртөө боловсрал мэддэгтэй болоход шамдаараа гэж миний зүгээс хэлэхээр. За нэгдүгээр гэх юм бол та ном уншаарай. Эхлээд ном уншиж эхлэх гэж байгаа бол та уран зохиолын болон хүрмэн зохиолоос татгалзаарай. За хувь хүний хөгжлийн ном уншиж явах би миний удаа зөвлөж байна. Сүүлийн үеийн миний хувьд бол уншсан ном гэх юм бол коуч мөнгөний хадгаламж өсгөөс эхэлдэг гэсэн ном байгаа. Санхугаа хэрхэн удирдах вэ? Өөртөө хиймэл үр үүсгэснээр өөрийнхөө зардлуудыг хэрхэн танд чадах вэ гэсэн одоо танд олон асуултуудын одоо хариултыг бол өгөхөөр энэ ном байгаа юм шүү. За хоёрдугаар гэх юм бол та хэл сураарай. Та заавал тэмдэг сургалт авахгүйгээр гэрээсээ онлайнаар хичээл залгаж болно. Жишээ нь тэгэхээр та Facebook-т мөрөөдөл хэрэгтэй бүсгүй группт join хийгээд за админтай холбогдсон сарын 50,000 төгрөгөөр гэрээсээ хэл сурах бүхэн боломж байгаа. За мөн бас өөртөө туршилт болохыг гэсэн групп байгаа. За энд бол англи хэлний үнэгүй лекц хичээлүүд бол тавигдсан байлээ шүү. За гуравдугаар нь та өөрийнхөө хоббиг хөгжүүл. Таны хобби ямар ч үж болно. Йога хичээлж болно, бэлэн юм уу шинэ жигмэг бол хийж сурч болно. За смути шейк хийж уу, ямар нэгэн цэцэг тарих мөн одоо тэ YouTube зориг өгөх бичлэгүүдийг үзэж бол өөртөө дэвшилтэд хийж болох юм аа. За дөрөвдүгээр гэх юм бол та зорилгоудаа бичиж хэрэгжүүлж төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За зорилгоо нарийн тодорхойлж хэрэгжих цаг хугацаатай дуусах өдөртөө нь хажуудаа бичиж байрлуулчих. За зорилгоудтай цаг хугацааны нарийн тооцоололтой нэг нэгээр биелэхийг та өдрөөс өдөрт харах болно. За тавдугаар гэх юм бол та сошиалаас мэдлэг олж авцгаарай. За Facebook болон Twitter-ээр амжилттай ажиллаж байгаа бизнесмэнүүд болон байгууллагуудыг фоллоу хийж дагснаар дэлхийн алдартай ID буюу санаа өгдөг вебүүдийг дагаарай гэж бол миний хувьд зөвлөгөөр. Жишээлбэл Pinterest гэдэг com байдаг. За та тэндээс орчин үеийн загварын чиг хандлага, за барилга архитектур, гарын доорх энгийн одоо материалаар өөртөө шинэ зүйлсийг хэрхэн бүтээх вэ гэх мэт маш олон санаануудыг бол авч боломжтой юм байна шүү. За тэгээд эцэстний хэлэхэд та залуу байна. Залуудаа дахиад зулгаахгүй бол хөгшрөөд бол махаа зулгаан гэдэг ардын сайхан үг байдаг. Залуу сайхан цагтаа сур, хөгж, суралц. Жишээ нь даавуудаа хүмүүс нийлээд кофе шоп ажиллаж байна. Жүжигчин баясгалан осууд ороод бүсэлхийнээс доош мдэггүй болсон хэрнээ улсын хурлд нэр дэвшгээд одоо мөрийн хөтөлбөрөөр боловсруулж байна. Иймээс та өөрийгөө битгий голоорой, хичээгээрэй. За тийм. Та гараа тогтмол угаараа маска зүгээрэй.